Амьдрал хайр дээр тогтдог хорвоод ганцхан ээжтэй ухаарч амьдрах хорвоо зэрэг ард түмний сайн мэдэх олон сайхан дууг дуулсан Монголын гавьяач жүжигчин дуучин Төмөр Уяг соёлын тэргүүний ажилтан дуучин Балтантай хамтран тоглолт хийхэрүүлжээ. Энэ сарын 19-ны 19 цагаас Монгол бүхий өргөнд дуулах хорвоод ганцхан ээжтэй тус тоглолтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сайнхэд өнөөдөр энэ 5 сарын 19-нд бүхий өргөнд тоглогдох энэ дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Балдан Битвэрийн хамтсан тоглолтын хэвлэлийн хурлаа нээснийг мэдгэдгээ. Хоёр үе цаг үе дуучид урагдлаа ээлж талбарлал гэдэг бол бас их сонирхол болох ба. Тэгээд онцлогийн үед бол манай Төмөр Уяг тийм дуусан олон сайхан тэргийг хүмүүсийн зөрчилдөд хүлээгдсэн. Манай Төмөр Уяг 18 жилийн сүүл тоглолтын стресс хойш дахин тоглолт хийгөө. Тэгээд 18 жилийн дараа тоглолт гэдэг бол бас асар их хүмүүсийн хүлээлтийг бий болгосон. Бас зөрчилдөд хүлээсэн тоглолт байж байна. Дуучин Төмөр Уяг өдгөөгөөс 18 жилийн өмнө сүүлчийн тоглолтоо хийж байсан бол анх 1993 онд соёлын гавь зүтгэлтэн яруу найрагч Цэндийн Чимэд Дорчтой хамт тоглолт хийж байжээ. Хорвоод ганцхан ээжтэй гэж бүх хүний хүүхдээс аваад настан борлоод хүртэл мэдэх юм дуугаар нэлсэн тоглолт бол маш сайхан болох байх гэж бодож байгаа. Яг тэр манай гавьяат маань эд залуу алуу насндаа дуулж байсан дуунуудаас дуучин Балдантай хамтарч 5-6 дуу дуулна. За мөн өөрөө янз бүрийн байдлаар жишээлх юм бол Шаран К гэж нэг гитарчин ах үедээ налайхын Шаран К. Тэрний энэ гитартай хоёр гитартай бас нэг 3-4 дуу дуулах. Тэр үл их сонь бол гитарыг бол яаж оркестр шиг яаж тийм баялаг тоглож байна гэдгийг бол тэндээс харж олно. За мөн тэгээд сонгод хөгжмийн утсан хөгжмийн дөрвөлтэй ч юм уу тийм хөгжмийн составууд сонин өөр хэлбэртэй дуунууд нь тэгж багтцлагдсан байгаа. Тоглолтын хөгжмийн хариулгыг Анир студийн захирал хөгжмийн зохиолч Алтан Уян хийж байгаа бөгөөд дуучин Төмөр Уягийн олон сайхан дуунуудаас бүрдсэн цомог хэвлүүлэх ажлыгч мөн Анир студ хариуцсан ажиллаж байгаачаа. Анир студийн зүгээр бид бүхэн тоглолтын хөгжмийн хариулга тэгээд CD дээр ажиллаж байна. Энэ дуунууд бол үнэхээр ондог дуунууд байна. Одоо үед бол сайн дуу ачил байгаа. Гэхдээ тэр дууны дэвш бас заримдаа энэ дуунууд хүрч чадж байна гэсэн бол өөрөө ирэхгүй төрж байлаа. Ухаарч амьдрах хорвоод ганцхан ээжтэй бүл хүнтэй өсвийн өмнөр хөндлөн гардуу учрыг олё гэж одоо энийг нэг залуучууд мэдэхгүй байхгүй. Бас тийм цэвэр мэйл мондог тийм өгнүүд байдаг юм ухаарч амьдруулах. Тоглолтын тасалбар 10,000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа залуучууд тоглолтын орлогоор дуучин Төмөр Уягт байр авч өгөхөөр болсноо өнөөдөр дуулгалаа.